За Сүхбаатар аймагт сун дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг нээсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар за П Хасбаатрын ажилласан байдал тогтоолохдохгүй иргэний эргийг хянаа хэлцэнэ. Нарийн бичгийн дараагаас эрцгийг илтгэх бусад оролцогч сууж. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх үг хэлэхдээ суудлаасаа босноо. Шүүх хуралдааны оролцогчид гар утасныхаа дууг унтраан шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншиж сонсоход байлцсан. За нэхэмжлэгч Хасбаатар босчих. За биеийн байцаалтай танилцъя. Хаана үнцэн арайт вэ? Хаана төрсэн хүн бэ? Сүхбаатарын баян төрсөн. За хэдэн он төрсөн? 1970 оны 7 сарын 10. За хэдэн настай? 25. За эрэгтэй. Ясунц? Ясунц тарих. Боловсрал? Боловсрал ба. Мэргэжил? Малчиг. За амбул хэдүүлээ амьдарч байна? Амбул одоо хэлдэг байна. За хаана оршин сууж байна? Сүхбаатарын баян төрсөн. Төвтэй. За ямар ажил эрхэлж байна? Мал болдог тэгээд нөгөө болоод байгаа гэсэн. Одоо эрхэлсэн ажил юм уу? За ургийн авах. Ургийн авах ням. За эцгийн нэр? Бүрдэж. Өөрийн чинь нэр? Хасбаатар. За сууч. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлаа. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймаг тусам дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бий даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Доржиг оролцуулан хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За босчоод хариулж. За хэрэг оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд П Хасбаатар нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүнбэл өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмж, хөөшлөх, татгалзах, ихсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт авах, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрээс зөвшөөрөл давзаалтах гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо. За үгээр хариулна. Толгой тохгүй тохио цангаа хариулахгүй. За шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? Санал хүсэлт байна уу? Одоо нэг цэргийн батлахын хоол юу вэ? За байх юм байгаа мó? Өгөх юм байвал өгчих зай. За юу юм наадах чи юу юм? Өөрийнхөө цэргийн батлахтайгаа ажиллаж. За авчраарай гэсэн. За энтэй нөгөө хуулбарч энд өгсөн тийм үү? Тулгаж үзье. За энд өгсөн нотлох баримтын үндсэн баримтуудын шинжилэн судлаад тэгээд бодлын дараа өгчээ. За цэргийн батлах нэгдлийн гишүүн хөдөлмөрийн төвтөр 2 зураг хувцас цэргийн албан хаасны архивын лавлгаа зэрэг баталгаа. За нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. Нэхэмжлэгч П Хасбаатар миний биеийн Сүхбаатар аймгийн Баянлаг сумын их орны төлөө нэгдлийн Баян бригадад 86 оны 1 сараас 88 оны 10 сар хүртэл хугацаанд малчнаар ажилласан. 88 оны 10 сарын 16-нд цэргийн албанд явж 90 оны 9 сарын 15-нд цэргээс ирсэн. Одоо тэтгэврт гарах болсон тул 86 оны 1 сарын 1-ээс 88 оны 10 сар хүртэл мөн 90 оны 10 сарын 16-наас 94 оны 12 сарын 31-ний хүртэл их орны төлөө хийхэд компанид малчнаар ажиллаж байсныг тус тогтоож өгнө гэсэн ийм нэхэмжлийн шаардлага гаргасан байна. За энэ шаардлагаа дэмжиж байгаа юу? За босч. За шаардлагатайгаа холбогдуулаад тайлбараа ярьж хэдээс хэдэн онд хаана юу хийжсэн нь тогтоолгоно гэж байгаа. Тэр талаар ярий да. 85 оноос би 3-р төгсөөд тэгээд болтой гараад аваад ирсэн байж байна. За 88 он цэгт яваа. Тэр яг хийж байгаа барагта хартаа 100 төгрөг хийж байгаа. За тэгээд 90 оны 9 сарын 15-нд. За тэгээд хажуудаа одоо хэрэг хийж байгаа компани малчнаар явж байгаа. Юу хөлцөр ороод тэгээд тэнэс үлдээ.
94 оныг дуустал компани малчин байсан юм. Компани байж байгаа. Тэгээд Хөрний компанидсан гараад. Тэгээд одоо алдсан юм. За, ямар мал малдаг гэсэн? Хог мал гэсэн. А? Хог мал. Дандаа бог мал малж ирсэн үү? Тий. За, хотос зэрэг цугларч малбармтыг шинжилгээ судлаа. За, нэхэмжлэгчийн бүх гаргасан нэхэмжлэл байна. За, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар байна. Нэгдүгээр амчин 70,200 төгрөг төлсөн баримт байна. За, хууль эрх зүйн хэлтсийн лавлгаа байна. За, 86 оны 7 сар эх орны төлөө нийтлийн баян бригадад 86-аас 88 90 онод малчнаар ажиллаж байсан Хасбатрын цалингч хасаавал 86, 87, 88. За, 90 он гарсан байна. 89 он яг гарахгүй байна. Цэрэгтэйс. Хэдээс хэдэн он цэрэг үлээ? 88 оны 10 сараас 90 оны 15. За. 10 сарын 10. За, цэрэгт байсан юм байна. За, хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн тус архивын сан гүмрэгт Баянлэр сумын эх орны төлөө компани бүх оны баримт шилжиж ирээгүй тул Хасбаатарт холбогдох баримтыг гаргах боломжгүй гэж. За, Хасбаатрын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар байна. 91 оны 5 сарын 17-ны өдөр нээсэн дэвтэр. Хэдэн онд нээсэн дэвтэр юм бэ? 71 он юм уу? 71 ч ярих юм. 91 юм. За, энэ засвартай юм аа энэ. За, энд 86 оны 1 сарын 1-нд Баян бригадад малчнаар авлаа гэсэн байна. 92 онд нэгдлийн малчнаар нэгдлийн малчнаас чөлөөж юу гэж юм бэ? Компани малчнаар томлуулагч ашиг байна. Тийм үү? 92 оны 1 сарын 1-нд. За, 93 онд. За, энд 92 онд 93, 94 онд нийгмийн даатгалд хэлжсэн юм дэвтэртэй юм уу энэ? Нийгмийн даатгалч хөдөлмөрийн дэвтэр юм байна, тийм үү? За, энэ хөдөлмөрийн дэвтэр нь аль юм? 88 оны 1 сарын 5-нд нээсэн Баян бригадын малчин гэсэн юм дэвтэр байна. За, энэ дээр болохоор 85, 86, 87, 88 оны бичиглэлтэй. За, 90 оны 10 сараас эхэлж бичсэн. За, энэ дэвтэр байна. За, өөр энэ нэгдлийн гишүүний дэвтэр нь. За, энд 88 оны 1 сарын 5-нд нээсэн. За, энэ саяын дэвтэр юм байна. За, энэ дэвтрийг үздэг. Энэ дэвтэр болохоор за Дөржин Хасбаатрын 92 оны 1 сарын 91 оны нэг тушаал нэмэгчтэй юм бэ. Нэгдлээс чөлөөсөн тушаалч нь болохоор 91 оны 11 сарын 21-нд гинөө. За, энд 91, 92, 93, 94. За, цэргийн батлах байна. Цэргийн батлах нь болохоор 88 оны 10 сарын 16 байна. За, 88 оны 11 сарын 27-ны өдөр цэрэг татагдаад 90 оны 9 сард халагдсан байна. 90 онд халагдлаад. За, гэрч асуулах хүсэлт иргэний эрх үүсгэх шүүхийн ажиллагааны баримт байна.
шүүхийн ажиллагааны баримт байна. Гэрчээр уурлууд гэрчийн мэдүүлэг өгсөн. И Батбаяр гэрчийн мэдүүлэг өгсөн байна. За зэрэг нотлох баримтуудыг шинжилээ судлаа. Компанид ажиллаж исэн гэсэн баримт юу вэ? Тийм компаниас. How is the economic training компани ажиллаж байгаа. Тэгээд энэ хөлт дараалдаг яасан. Энэ хөдөлмөрийн дэвтэр дээр ч болохоор баг 92 оноос компанид ажилласан гэсэн бичиг байна. Тийм үү, тамга мамга байхгүй хэн бичсэн мэддэхгүй юм байна. Өөрийн чи ярьж байгаагаар бол 90 оног дуусаад 91 оноос эхлээл компани ажилтан болсон шиг яриад нь штэ. Цэргээс ирээд компанид ажилласан юм шиг. Яхан economic training-тэй байж байгаа. Тэгээд энэ хизээ компани болсон юм. Хизээ компани болсон юм. Дамжрын гэдэг даргатай дамжрын гэдэг даргатай компани байсан. За тэг компанид хэдэн он хизээ хүртэл ажилласан юм. Одоо яг аавтайгаас өгөх байсан. Яг хэдэн он гэсэн юм мэдэхгүй шээ. Одоо тэгээд өөрөө чи мэдэхгүй байгаа юмыг өөр хөндлөнгийн хүн мэдэж тогтооно гэдэг чи хэцүү үстэй. Тэгэхээр чи өөрийнхөө мэдээд байгаа юмыг шүүхэд нотлох үүрэг нь чиний үүрэг штэ. Тэгээд чинь шүүгчийн туслах маслах чам тайлбарлаж өгсөн штэ. Чи юу мэдээд шүүхээр юу баталгаажуулж тогтоолох гэдэг юм бэ? Тэр яриад байгаа юм бичгийн нотлохоор дээр нотлоод энэ энэгээр нотлогдох юмаа гэж шүүхт аваад ирэл гэдэг байгаа штэ. Тэгэхээр чи 90 оноос хоошоо бол компанид ажиллаж исэн гэдэг чи юугаар нотлогдох юм? Энэ дэвтэр дээр байгаа чинь өөр дэвтэр дээр байгаа чинь тэгээд тамга мамга байхгүй юм биш үү? Тэгээд тэр компани чинь тамга мамга тэр 94 он хүртэл тэр цалин авч исэн бол тэгээд цалин авч исэн бол нийгмийн даатгал чимтгэл 95 оноос эхлээд нийгмийн даатгалын хууль хэрэгжсэн юм байна, тийм ээ? Энд дээр тэгээд 92 оны 1 сарын 1-нд нэгдлийн малчнаас компани малчнаар томилог гэсэн байгаа нэг бичиг байна шүү дээ. Тэгсэн харина чи болохоор өөрөө 92 оны хүртэл нэгдэлд ажиллаагүй шиг ярьж байна. Цалингийн лавлгаа чи тэгж гарч ирэхгүй байна. Тийм ээ? За энэ юмнуудаа хуулбарлаж өгсөн байна. Энэ хуулбарлаж үзлээ. Тэрийн зам өөртөө өгч. За шүүх хурал завсарлахаас өмнө шүүхд хандаж хэлэх зүйл байна уу? Байхгүй. За байхгүй шүүх хуралдаанд түр завсарлыг дахин үргэлжлэн шүүхийн шийдвэрийг уншин сонсох нь хуралдааны танхимаас түр гарахыг хүсье.